өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 6 өрөхгүй хоногийн дотор Хятадын жилийн мужийн хөдөө орон нутагт 12 хүн амиа алдаж өөр 5 хүн шаргагдсан аимшигт хэрэг гарчээ. Энэхүү олон хүний аминд хүрсэн цоврал аллага хэд хэдэн тосгон дамжин үргэлжилж эрх баригчид бүс нутгийг бүхэлдэн хааж урьд өмнө бараг харагдаж байгаагүй хэмжээний эрен айх ажиллагааг эхлүүлэхэд хүргэсэн байна. Аз иргэлийн баривчлах тушаал гарч нийт 14,000 гаруй хүнийг дайчилжээ. Үүнд цагдаа, сайн дурын хамгаалалтын бүлгүүд болон орон нутгийн өвчнийхэн багтсан байв. С ิ жигтнийг барихад хүргэх мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал амласан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ эргийг хийсэн хүн нь өмнө нь гэмт хэрэг үлдэж байсан оргосон итгээгч биш. Мөн нутгийн хүмүүс огт танихгүй гадны хүн биш байлаа. Тэр бол тухайн нутгийн хүмүүсийн дунд энгийнээр амьдардаг нэгэн. Дуу цөөтэй, дүлгөөн зантай, гахаа нэдэлж, мах зарж, амжиргаагаа залгуулдаг жирийн хүн. Тэр гэр бүлтэй бага насны хүүхдүүдтэй байсан. Тэгвэл ийм энгийн харагдаг хүн яагаад бүхэл бүтэн мужийг хөдөлгөх хэмжээний аюултай хүн болж хуурсан юм бол? Ши Юэжүн 1971 оны 3 дугаар сарын 5-нд Хьюхай Ошууны Леонан гэдэг хотод тонгоо тосгон гахаа өсгдөг гэр бүл төржээ. 1988 онд дунд сургуулаа төгсөөд гэр бүлийнхээ ажлыг үргэлжлүүлж гахаа өсгөж гэртээ наталж махыг нь фермерийн зах дээр зардаг махны худалдаачин болжээ. Тэр тонгоо болон ойролцох суурин газруудаар голчлон Леонан орчимд өдөр бүр өөр газарт очиж мах зардаг байв. Мөн ойролцох Херми хотод байнга очиж худалдаа хийдэг байсан. Тэр төрлөх нутагтаа хүмүүсийн дунд нэр хүндтэй нутгийнхан түүнийг жижиг ший гэж очилдог. Хөөшүүд нь түүнийг дуу цөөтэй ажиллал хийдэг хүн гэж тодорхойлдог байв. Тэр өөр нь маргаан идэггүй хүн байжээ. Нэг удаа өөр нэг фермер түүнтэй худалдааны байрнаас болж маргалтахад тэр зүгээр л байраа өгөөд явчихсан гэдэг. Ши 1990 оны ихэр гэрэлсэн. 2006 он гэхэд охин нь 14 настай, хүү нь 3 настай байсан. Эхнэр нь багш мэргэжилтэй, гэр бүл нь хайрцангуй боломжийн орлоготой байжээ. Эхнэрийнх нь нээснээр Ши маш дотгошоо, бусдаа бараг харилцдаггүй хүн. Гэхдээ гаднаас нь харахад тайван хүнч дотроо өөр байж болдог. 2006 оны 9-р сарын 23-ны орой 9 цагийн үед Ши 4 утга авч ажлынхаа машинд суугаад Херми рүү явжээ. Тэр гахаа өсгдөг нэг хүний гэрт очисон байна. Тэр хүн тухайн үед гэртээ ганцаараа байсан. Ши түүнийг алж цогцыг машинд ачиж Долион тосгоны ойролцох Тонго замын хажууд аваач шайсан байна. Тэндээс явсны дараа тэр дахин Херми рүү буцаж хулганы хор худалдаж авсан. Зарим мэдээлэлээр тэр амиа орлох талаар хүртэл бодож байсан гэжээ. Дараа нь тэр Херми мал эмнэлгийн орлогч дараагийн гэрт очижээ. Урд нь Ши малын 20 цэрийн дүрм зөрчсөн гэж торгуулж байсан тул тэнд очисон байна. Ши торгуулаа төлөх гэж ирлээ гэж хэлээд хаалгаа нээхийг хүссэн. Гэрт нь ормогцоо тэр гэр бүл ихрүүнд дайржээ. Орлогч дарга, түүний эхнэр болон эцэг эхэн бүгд амиа алдсан. Харин орлогч даргын ах эсэргүүцэж Шитэй ноцолцсон байна. Дэмслийн үеэр Ши хөлөндөө шархтаж утганы нэг нь хугарсны дараа зүгтжээ. Тэр орлогч даргын ах хэсэг хугацаанд Шигийн машиныг хөөсөнж дараа нь замын эсрэг талын айл тушиж цагдаа дуудахыг хүссэн. Цагдаа нар ирэхэд гэрийн эзэн болон түүний аав газар дээрээ нас барсан байв. Ээж нь орон дээр хэвтэж байлаа. Харин эхнэр нь болон 3 настай хүн амьд байсан ч эхнэр нь шархаа даалгүй түргийн ирэхээс өмнө нас баржээ. Ши дараа нь Тонго тосгон руу явсан. Тэнд өөрийнх нь гэрийн эсрэг талд байдаг нэг дэлгүүрийн эцсийн очисон байдаг. Тэр хүн өмнө нь Шигийн махыг худалдагаас татгалзаж байсан байв. Ши хоол авах гэж байгаа дүр үзүүлж хаалгыг нээх үед гинэт дайрч түүний газар дээр нь хөнөөсөн. Тэр үүгээр зогссонгүй дараа нь дотор өрөөнд орж дэлгүүрийн эсний эхнэрийн унтлагын өрөөнд дайрчээ. Эхнэр нь олон хүн шарх авсан ч амьд үлдсэн боловч насан туршдаа саажилттай болжээ. Үүний дараа Ши хэд хэдэн гудамж дамжин гахаа нэдлхаас татгалзаж байсан өөр нэг хүний гэрт очисон. Гахаа авчирлаа гэж хуурч гэрт нь орж түүнийг шархтуулсан байна. Тонго тосгоноос тэр ойролцох Сомпо хотын Жудаван тосгон руу явжээ. Тэнд нэг дэлгүүрийн эзэн бас нэдлгааны газрын хяналтын ажлын гэрт очисон. Энэ хүнч бас өмнө нь Шиг торгож байсан байв. Ши мөнгө зээлэх гэж байгаа дүр үзүүлж гэрийн эзэн анхаарлаа сулруулах үед дайрсан. Гэрийн эзэн эсэргүүцэж Шигийн гарыг шархтуулж хутгийг нь унгаасан ч эцэст нь амиа алджээ. Эхнэр нь үүмэний үеэр бага зэрэг шархацсан ч нөхөр нь түүнд хаалгаа түгжиж нуугдахыг хэлж амьдсан байна. Ши удалгүй зүгтсэн. Мал эмнэлгийн орлогч даргын гэр бүл рүү халтсан хэрэг цагдаад мэдгцээс хойш
нэг цаг хүрэхгүй хугацаанд орсон суугчдын өгсөн мэдээлэлд үндэслэн цагдаа нар шийг гол сэжигтэн гэж тогтоожээ. Шөнийн 3 цаг 30 минутын орчимд шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулж Тунхай хотын цагдаагийн газар түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 14,000 $, шагнал зарласан байна. 9-р сарын 27 онд Ши Тонго тосгоны ойролцоох ууланд нуугдж байхдаа нэгэн гэр бүлийнд очиж хоол гуйжээ. Тэд цагдаад мэдгэдэггүй гэж айсандаа тэр хоёрыг мөн алсан байна. Хэрэгүүдийн хооронд тодорхой холбоо байгааг тогтоосон дараа Тунхай, Баян, Люян хотын цагдаагийн хэлцүүд хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж Ши одоо хүртэл тухайн босод байгаа гэж үзжээ. Ирэх баригчид 2000 орчим цагдаа болон Жилийн мужийн зэвсэгтэй цагдаагийн 1000 албаа агчийг даачилсан байна. 9-р сарын 28-нд Хятадын нийгмийн аюулгүй байдлын яам Аз зэрэглэлийн 90 сурвалжлах тушаал гаргав. Үүний дараа нэмэлтээр 12,000 хүн үүнд сайн дурын хамгаалтын бүлэг, зэвсэгтэй цагдаа, орон нутгийн иргэд оролцож эрен хайх ажиллагаанд нэгдсэн байна. 9-р сарын 29-ний өглөө 5 цаг 40 минут орчимд Ши Лёнян суурингийн Ляо Жаба тосгонд нэг айланд нуугдж байгааг илрүүлжээ. Тэнд тэр гэрийн эзэн болон түүний эхнэрийг алсан, туслах гэж оролцсон тосгоны нэг хүн шархагдсан байна. Гэрээс гарсны дараа тэр хашаанд байсан өөр нэг хүнийг муу алжээ. Энэ хэргийг 5 цаг 50 минутад цагдаад мэдгдсэн. Тэр өдөр үд дунд орчимд Ши Южийн тосгоны гаднах Эрдэнэ шишин талбайд баригдав. Баривчдын дараа түүнийг Чанжу нот руу аваачиж байлгасан бөгөөд тэр бүх хэргийг хүлээн зөвшөөрч дахин 5 хүнийг алахаар төлөвлөж байсан гэж хэлсэн байна. Лёхой хошуунд гарсан энэ олон хүний аминд төрсэн хэргийн гол буруут нь нийтдээ ойролцоогоор 40 км зайд явж 12 хүнийг алж 5 хүнийг шархтуулсан цуврал аллага үлджээ. Тэр өөрийг нь хүмүүст оромжилж үл хөндөлсөн гэж бодсны улмаас өшөө авахын тулд ийм зүйл хийсэн гэж тайлбарлсан. Баривчлагдсны дараа Шигийн эхнэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө нөхөр нь гахаа нийдэлж махцаарч амьдардаг байсан гэж хэлсэн. Түүний гэр бүлж олон жилийн турш энэ салбарт ажилласан бөгөөд тухайн нутагтаа боломжийн амьдралтай байжээ. Эхнэрийнх нь нээснээр Ши ажилсаг, хэмнэлттэй, арх уудгуу тамхи татдаггүй хүн. Өдөр тутмын амьдралд тэр маш дотгошоо, бараг хүнтэй ярилцдаггүй байсан. Тэр хизээж ангийн уулзалт оролцож байгаагүй, ойр дотны найз ч бараг байгаагүй. Хэрэг гарсны дараа эхнэр нь цочирдан нэг зүйлийг ярьсан. Ши гаднаасаа тайван харагдагч бусадтай зөрчилдсийн дараа бүр маш хүчөөхөн зүйлээс болж дотроо гомдол тээж явдаг байжээ. Тэр байнга амьдрал утгагүй, амьдралаа салхаж байна гэх мэт үгсийг давтаж хэлдэг. Түүний хадам ээж ч муу адил хэлэхдээ ажлаасаа ирсний дараа хүргэн нь их хвшлэн гэртээ чимээгүй хөвтдөг. Дуу цөөтэй, хатуу зан ааштай ч эхнэр хүүхдүүд болон гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцдаг байсан гэдэг. Гэр бүлийнхэн нь түүний ийм зан чанар нэг өдөр хяналтаа алдах хэмжээнд хүргэнэ гэж хизээж бодож байгаагүй. Зах дээр хамт ажилладаг байсан нэг худалдаачин сэтгүүлчдэд хэлэхдээ Ши зөвхөн ажиллал хийдэг, дүлгэн хүн байсан гэжээ. Тэдний хувьд Ши бол шудраг, шулуун хүн байв. Түүний хинж хүн ална гэж бодож байгаагүй. Хохирогчдын гэр бүлийнхэн хожим хэлэхдээ Шитэй харилцаа сайн байгаагүй. Ши хүмүүс өөрийг нь зориуд доромжилж байна гэж боддог байсан бололтой гэж ярьсан байна. Цагдаагийн мэдээллээр Ши өмнө нь сэтгэл готролтой гэж онцлогдож байсан. Цуврал аллага гарахаас 2 сарын өмнө тэр Тунхай хотод сэтгцэн эмчит үзүүлжээ. Эмчилгээний дараа түүний байдал сайжирсан бөгөөд эхнэртэйгээ хамт Шанхай, Сужоу, Ханчжоу руу аялж ойролцоогоор 10,000 юан зарцуулжээ. Шигийн шүүх хурал 2006 оны 11-р сарын 25-нд Тунхай хотын дунд шатын ардын шүүхэд болсон. Аюулгүй байдлыг маш чанга хангасан бөгөөд шүүхэд орохдоо иргэний үнэлгээ заавал шалгуулж цүнх авч орохыг хоригложээ. Өглөөний 8 цаг 30 минутад шүүх хурал эхлэхийн өмнөхөн Шиг хууль сахиулагчид хажуугийн алгаар танхимд оруулсан байна. Баривчлагдсан үеэсээ илт жин нэмсэн харагдаж байсан бөгөөд тайван, заримдаа бүр инээмсэглэж сэтгүүлчид зураг авч байгааг байн харж байжээ. 100 гаруй суудалтай танхимд олон нийтийн аюулгүй байдлын газрын төлөөлөгч, прокурор, шүүхийн ажилтнууд, хохирогчдын арга гэрийнхэн мөн хэвлэл мэдээллийнхэн сууж байв. Шүүхийн өмнө зогсохдоо Ши тайван байж заримдаа хөлөө зөксөрч байжээ. Түүнд тамлагдсан өмгөөлөгч ял өнгөрүүлэхийг хүсэж өмнө нь ямар ч гэмт хэргийн бүртгэлгүй баривчлагдсан хугацаанд мөрдөн байцаалтад хамтран ажилласан гэдгийг онцлсон. Шүүхтэр Ши гин бурууга хүлээн зөвшөөрсөн ч шалтгаангүйгээр хүн алаагүй туйлдсан учраас ийм байдалд хүрсэн гэж мэдүүлжээ.
Тэр анх фермерийн газар зөвхөн гахаа алгаар утсан. Фермерийн эзнийг алга санаагүй байсан гэж хэлсэн. Гэвч тэр фермерийн эзэн түүнийг гахаа уулгаалахаар орсныг мэдсэн тул айд сандарсандаа алсан гэж тайлбарлав. Түүнийг алсны дараа ямар ч байсан цаазаар авах ял авах нь тодорхой гэж бодсон тул өөрийг нь гомдоосон гэж үзсэн хүмүүсийг үргэлжлүүлэн алсан гэж хэлжээ. Харин сүүлчийн 5 хүн бол огт танихгүй хүмүүс байсан бөгөөд тэд цагдаад мэддэхгүй гэж айсандаа алсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өмнө нь дахиад хүмүүс ална гэж төлөвлөсөн гэсэн мэдүүлгээ буцааж яагаад тэднийг алах ёстой гэж бодсноо тайлбарч чадаагүй. Шүүх хурлын үеэр гэмт хэрэгтийн тайван байдал олон хүнийг чочроосон. 2 хохирогчийн хүү ши эцэг эхийг нь алахаас өөр аргагүй байсан гэж хэлхийг сонсоод түүн рүү юм шийтгийг оролджээ. Тэднийг цагдаа нар барьж гаргасан. Мөн өөр нэг хохирогчийн хүү ши рүү дайрахыг оролцсон ч түүнийг ч бас гаргасан байна. Энэ бүх хугацаанд ши бараг ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй. Тэр өөрийгөө цоврал алуурчин гэж боддоггүй гэж хэлжээ. Шүүхийг үл хүндэтгсэн гэж анхааруулга авч байсан бөгөөд инээмсэглэж байсанд нь сануулга өгсөн. Тэр эцэст нь хүн алсан бол амь насаараа төлөх ёстой гэж хэлж цаазаар авах ялыг он дуусахаас өмнө хэрэгжүүлэхийг хүссэн байна. Ойролцоогоор 3 цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа шийг хүн амны хэрэг болон эрми эрэгт буруутай гэж үзэж цаазаар авах ял оноо мөн хохирогчдын гэр бүлд 115 мянган гаруй $10 нөхөн төлбөр төлөхийг шийдвэрлэжээ. Тэр дав залдаагүй боловч нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж өөрт нь төлөх чадвар байхгүйг ч мэдгдсэн. Ял сонсны дараа зэвсэгтэй цагдаа нар түүнийг шүүх танхимаас гаргав. Сэтгүүлчдийн хэлснээр тэр айсан шинж огт харагдаагүй ч үе үе эргэн тойрноо ажиглаж байжээ. Дараа нь эхнэр ээжийг нь хэвлэлийн анхаарлаас хол байлгахын тулд шүүхийн байрнаас тусгайлан гаргасан байна. Тэр дараагийн 3-7 хоног гаруй хугацаанд Ливхо хошууны хорих төвд хоригдсон. 12 дугаар сарын 19-нд цаазаар авах ялын өмнөх өдөр тэр гэр бүлийнхэнтэйгээ сүүлчийн удаа уулзаж ээж эгчтэй битгий үүлгэж хэлсэн байдаг. Гаднаасаа тайван байсан ч тэр орой хоол бараг идээгүй. Сүүлчийн шөнө бараг унтаагүй гэж мэдээлсэн. 12 дугаар сарын 20-ны өглөө тэр талах идэж дараа нь Ливхо хошууны шүүх рүү аваачигдсан. Тэнд Тунхай хотын дунд шатны ардын шүүх 9 цагт цаазын ялын тушаалыг уншиж танилцуулжээ. Тэр ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй ч байн эргэн тойрноо харж байв. 9 цаг 50 минутад түүнийг хошууны оршуулгын газрын ойролцоох толгод дээрх цаазын талбай руу авч явсан байна. Тэнд зарим нутгийн иргэд голчлон хохирогчдын төрөл төрөсөд цугласан байжээ. 10 цагт шийг будаж цаацлсан. Ял гүйцэтгэсний дараа олон нийтийн дийлэнх нь түүнд оноосон ялыг зөв гэж үзсэн. Гэвч амьд үлдсэн хоригчдын хувьд сэтгэл нь тийм ч амар тайвширсангүй. Зарим нь шигийн гэр бүлийг өрөвдөж байгаагаа шилсэн. Учир нь тэд буруугүй ч энэ хэргийн үр дагаврыг хамт амсахаас өөр аргагүй болсон юм. Хүүхдийн амьдрал боловсролын төлөө шигийн эхнэр болон хүүхдүүд хэрэг дууссаны дараа тонгоо тосхоныг орхин явжээ. Тэд хөршүүдийн сониуц харцнаас зайлсхийж чимээгүй хүн өөр газар шинэ амьдрал эхлүүлэхээр явсан байна. Харин олон хохирогчийн гэр бүлийн хувьд шигийн үхэл тэдний төсөөлж байсан тайвширлыг авчраагүй. Сэтгүүлчдтэй ярилцахдаа зарим нь уйлж одоо нөхөн төлбөрийг хэн төлөх вэ гэж асууж байв. Нөхөн төлбөргүйгээр тэд цаашид амьдралаа яаж авч явах вэ? Хамгийн хүнд шархагдсан амьд үлдэгч бол дэлгүүрийн эсний эхнэр байлаа. 2 сар гаруй эмнэлэг твцсийн дараа гэр бүл нь эмчилгээний зарлыг дийлэхгүй болсон тул гэртээ буцаж иржээ. Тэр одоо хэвтэрт бүрэн саажилттай болсон бөгөөд зүүн хавирганы орчимд авсан 3 шархан одоо хүртэл бүрэн идгээгүй байна. Ярилцлага өгөхдөө түүний ээж шийг цаазлсан хэсэг нь бидэнд тийм чухал биш. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол нөхөн төлбөрийн асуудал гэж хэлжээ. Шүүхээс 20 мянга гаруй $10 нөхөн төлбөр олгохоор шийдвэрлсэн ч ший цааслагснаас хойш $1 ирээгүй байна. Найз нөхөд хамаатан садан түүний эмчилгээнд аль хэдийн 10 мянга гаруй $10 зарцуулсан бөгөөд одоо цаашид зарлыг даах боломжгүй болж гэртээ имээр арга зааж байна. Бусад хохирогчдын гэр бүлч муу адил хүнд байдалд орсон. Нэг хохирогчийн гэр бүл энэ эргээс хойш амьдрал нь маш хэцүү болсон. Өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна гэж хэлжээ. Тэд шүүхээс олохоор шийдвэрлсэн нөхөн төлбөрт найдаж байсан ч ший цааслагсны дараа тэр найдвар аажмаар алга болсон байна. Энэ асуудалд хариу болгон Тунхай хотын дунд шатны шүүхийн нэгэн шүүгч хэлэхдээ шүүх иргэний нөхөн төлбөрийн шийдвэрийг
хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Гэхдээ Шигийн ээж болон хүүхдүүдийн амьдралыг бас бодолцох хэрэгтэй гэж үзжээ. Хятадын хуулиар хүн зөвхөн өөрийн хийсэн үйлдэлийнхээ төлөө л хариуцлага хүлээдэг. Ши хууль ёсоор буруутгагдаж хатуу шийтгэл хүлээсэн. Харин түүний гэр бүл энэ хэрэгт буруугүй хүмүүс юм. Гэвч тэд мөн энэ хэргийн үр дагаврыг давхар амссан гэж хэлж болно. Тиймээс хохирогчдын гэр бүл нөхөн төлбөрийг бүрэн авч чадах хэсэг мөн яг хэдийг авах нь одоогоор тодорхойгүй байна. Шүүх дараагийн шатанд Шигийн гэр бүлийн хөрөнгийг нарившин шалгаж нөхөн төлбөрийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг гаргах ёстой болжээ. Ийхүү нэгэн энгийн мэд харагддаг хүний дотор нүгдэж байсан уур хилэн олон хүний амийг авч утсан юм. Заримдаа хамгийн аимшигтай аюул биднээс хол байдгүй, харин бидний дунд чимээгүй хүн амьдарч байдаг байж магадгүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусгаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.